Тэмцээн ямар хөө танаа баг ямар амжилт авсан. Багууд ер нь бол их өрсөлдөөнтэй чанга байсан. Тэгээд манай аймаг юу яасан? Хөрөл авсан. Хөрөл медаль авсан. Ер нь бол сагсан бөмбөгийн төрөл манай аймаг 30 гаруй жилийн дараа анхудаага сагсан бөмбөгийн төрлөөс медаль авч байгаа. Тэгээд баяртай байна. Чи ямар үгээр би өөрөө довтлогчийн байрлалаар тоглосон. Тэгээд манай багийнх ер нь бол бүгдээрээ литв чармаалтай сайн байсан. сагсан бөмбөгийн спорт ажиж байгаа. Сагсан бөмбөгийн спортоор 6 дугаар ангиас сонирхож эхлэв. Ер нь бол 7 дугаар ангиас хичээлчихсэн. Үлзий бат ирээдүйн клуб дээр Үлзий бат тусалж удагч дээр 2 дахь жилдээ явж байгаа. Танаас ирсэн бай. Манайх Говьсүмбэр аймгаас ирсэн. Энэ тэмцээнд ямар амжилт? Ерөнхийдөө бол гайгүй. Тэгээд манайх сая дархан тожигдоод 2 дугаар байранд орсон. Манайх жоохон бэлтгэл жоохон тот байсан. Гэтэ бас сайн үтсэн. Ямар багуудтай манайх 33 дугаар сургууль, 60 дугаар сургууль. Тэгээд хаан уул, Баянгол, тэгээд сая дархантай тоглосон. Хамгийн ширүүн өсөлтсөн баг бол ердөө дархан. Наваг Ануучин гэдэг би 1-р сургуулийн СВ анги. 1-р сургууль хэмжтмаа. Студент анги. Энэ тэмцээн ямар амжилт авсан? Манай хөрөл медаль авсан. Хэцүү байл. Хамгийн ширүүн өсөлтсөн баг. Дархан. Сагсан бөмбөгийн спорт хичээл хэдэн жил болж байна? 4 жил. Сагсан бөмбөгийн спорт ямар өөрчлөлт? Эрүүл мэндэд хэрэгтэй. Тэгээд бие айлбар хөгжүүлдэг. За 15 насны ангилалд улсын аварга болж чадлаа. Сэтгэл өндөр байгаа. Сэтгэл бол угаасаа ямар спорт юм чинь бол аваргалсандаа их маш өндөр байна. Тэгээд бас аваргалахын тулд спорт учраас бас тийм хэцүү даваа бишэлээ. Багууд бас чанга байна, их өндөр байна. Бас тэгэл ажлаа аварга авахд маш өндөр байна сэтгэл. Багийн ур чадвар та нарын тоглох одоо тэр тактикаас гадна багаараа сэтгэл зүйн нэлээд сайн нэгдэж чадсан юм болоо гэж ажиглагдлаа. Энэ тал дээр бас ахлах шүний үед. Тийм мэдээж нэг баг учраас бол багаараа бүгд нэг хожин аварга аавна гэсэн сэтгэл зүйтэй байх нь бол манай багийн одоо хүн болгоны үүрэг гэж хэлж болно. Тэгээд яг Орчлын Рейнжерс баг бол багаараа сэтгэл зүй бол маш өндөр байсан. Тэгээд сэтгэл зүйгээ айгуу хүчтэй бэлдээд бэлтгэл болгон дээрээ одоо тэмцээндээ зориулж бэлдсэн учраас тэгээ аварга олж чадсан гэж хэлж байна. Гасаа минь сүрийн аварга шалруу хүйн хамт тэмцээнд ямар хэдэн баг болов? Нийт 26 эрэгтэй баг, эмэгтэй 12 баг гэх нийт 38 багийн одоо бараг 600 гаруй тамирч оролцлоо. Тэгээ тэмцээн бол маш өргөө хүрээнд болж байна. Тэгээ Монголын сагсан бөмбөг бүх аймагуд ирж оролцдог болсон байна. Энэ бол үнэхээр сагсан бөмбөгийн хөгжил, сагсан бөмбөг бол маш том спорт болсны үр дүн байгаа. Тэгээ манай Монголын сагчдын чадвар ингээд жилээс жил тусан нэмэгдэж байгаа. Тэгээ сайн л Монголын сагсан бөмбөг 3-3 дэлхийд эмэгтэй баг маань 6-д байна. Эрэгтэй баг маань 12-т байна. Нийт чансаагаар Америкийг даваад сая 10 дугаар байранд байна. 3-3 төлөө. Тэгээд 5-5-аараа бид нэр ирээдүйн болсон хүүхдүүд рүүгээ маш олон үйл ажиллагаа хийж байгаа. Тэгээд жоохон 10-11 настай хүүхдүүд Орос руу явуулж байна. Тэгэхээр ирээдүйн болсон хүүхдүүдийн дунд маш олон тэмцээж байна. Тэгээд Монголын сагсан бөмбөгийн ур чадвар бол өсрөнгөө маш хурцтай хөгжиж байгаа. Тэгээд бид нэр бол одоо хөгжлийнхөө хурдаар бол дэлхийд бол баг эхний 3-д байгаа гэж хэлж болно.